Би даалтай ажлын өгөгдөл нэгдээр тайлбарыг хий. Тэгэхээр бид хэдэд одоо өгсөн вариантын дагуу өгөгдлөө авах ёстой. За жишээ болгож бид нар 5 дугаар вариантын өгөгдлийг бүгдээрээ харъя. За тэгэхээр мөрөгцгийн замын одоо нийт урт маань 1.6 км-т багтах нь байна. Тэгэхээр таны одоо нийт одоо хэдэн мөрөгцгийн одоо хэсгүүдээс замаас бүрдэж байгаа гэдэг нь тэдгээрийн нийлбэр бол 1.6 км-т багтах ёстой гэсэн. За ингээд траншаан замынх бол 0.9, гадрын замынх 2.3, бункерийн замынх бол 1.7 км-ийн одоо энэ хэмжээндээ хязгаартаа багтаж авах ёстой. Энэ тоотоо тэнцүү авах ёстой гэсэн. За морил зэрэг аживсан хязгаар өгдөг бол 170-аас 200-ийн хооронд байна. Гэхдээ 200 байна гэдэг маань бол тийм ч оновчтой биш учраас одоо энэнийг бол 200-аас бага байх боломж бага байхаар аваарай гэж зөвлөгөөр байна. За налуу буюу замын траншаан зам дээр хөвчлэн байх ёстой. Налуугийн промил 40-с 60 промил байна. Тэгэхээр 40-с 41, 42, 43 гэдэг ингээд 60 хүртэлх бол маш олон тооны өргөн хязгаарт байгаа учраас энэ зөвхөн 40, 50, 60 гэдэг утгууд бол биш байна. За тээвэрлэх ачааны төрөл бол зэсийн хөдөр байх нь. Тэгэхээр зэсийн хөдрийг бол хоёр талдаа юм уу эсвэл бункер дээр шууд буулгана гэсэн үг байна. За уурхай хүчин чадал, жилийн хүчин чадал маань 12.7 сая тонн гэж өгөгдсөн байна. Тэгэхээр энэ 12.7 сая тонн ачаагаа таны одоо схем дээр өгсөн 3 юм уу эсвэл тэр 4 эсвэл 2 мөрөгцөөс олборлолтоо явуулна гэсэн үг байна. За замын схем маань 8 гэж өгөгдсөн байна. Бүгдөө 8 дугаар схемийг харъя. Тэгэхээр нийтдээ 3 доголтой 2 талдаа ачаагаа буулгах боломжтой гэсэн үг. Тэгэхээр бидэд одоо 2 талдаа бункер 1, бункер 2 гэсэн замууд юу буулгах цэгүүдтэй. За тэгээд 3 одоо мөрөгцөөс олборлолт явуулна гэж тооцоогоо хийж тооцоогоо хийнэ гэсэн үг хань. За мөн одоо нэг зөвлөмжийг хэлэхэд тухайн замын схемээ дугаарлахдаа зүүн доод булангаасаа 1 гэж дугаарлаж эхэлнэ. Тэгэхээр хамгийн доод зүүн доод булангаас 1, 2, 3, 4 гэд ингээд явнаа гэж энийг бол маш сайн анхаараарай. За тэгээд асуух зүйл байвал комент бичиж болно. Тэгээд би даалын ажилд нь амжилт хүсье. За хөдлөг бүрэлдэхүүн сонгох сэдэв бүхий би даалтай ажлын зөвлөмжийг өргөхөд бэлэн боллоо. Тэгэхээр хөдлөг бүрэлдэхүүн гэдэг маань тухайн уурхайд одоо ачаа тээх одоо авц сонсмолын ямар төрлүүд, ямар таацын машин энд тохиромжтой вэ гэдгийг одоо хамгийн ихний сонголтыг хийх энэ ажил бол ноогдно. Энээс өмнө бол бид уурхайн замын схемээ бол хэлбэрчилсэн байгаа. За хөдлөг бүрэлдэхүүнийг сонгохдоо 3 аргачлал юу нь бол хамгийн өргөн хэрэгэлдэг. Тэгэхээр хөдлөг бүрэлдэхүүнийг уурхайн хүчин чадлаас эсвэл ухаж ажих тооны төхөөрөмжийн төрлөөс эсвэл тээврийн хэрэгслийн даацаас эсвэл одоо тээвэрлэлтийн зай зэргээс хамааруулаад бол сонгодог байгаа. Тэгэхээр нэгдүгээр одоо аргачлал энэ бол тоног төхөөрөмжийн оновчтой хослолоор буюу уурхайн хүчин чадал болон экскаваторын марк тодорхой байгаа үед бол тухайн тээвэрлэх ачааны жинг бол тодорхойлж болно. За хоёрдугаарт нь бол экскаваторын төрөл болон тээвэрлэлтийн зай тодорхой байгаа бол мөн авц сонсмолын хөдлөг бүрэлдэхүүний төрлөө сонгож болно. За гуравдугаарт нь бол тээвэрлэлтийн зай тодорхой байгаа бол авц сонсмолын төрлийг сонгож авч болно гэж үздэг. За ингээд 3 аргачлал байдгийг тус бүрт нь одоо тайлбарлая. За нэгдүгээр аргачлал нь уурхайн хүчин чадал болон экскаваторын багтаамж тодорхой бол дараах хүснэгтээс шууд авц сонсмолын даацсаар нь сонголт хийж болно. Тухайлх юм бол уурхайн хүчин чадал 10-аас 30 сая тонн жил гэсэн хүчин чадалтай. Экскаватор ашиглаж байгаа экскаваторын шанагны багтаамж 8-аас 10 метр кубийн шанагтны багтаамжтай бол одоо оновчтой хослох авц сонсмол маань бол 70-аас 150 тонны одоо даацтай авц сонсмолууд бол илүү
хослон ажиллах боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ хүснэгтийн утга маань маш өргөн хязгаарлагдж байгаа учраас энэ аргачлал бол хамгийн энгийн хамгийн нийт төрөнд зүгээр сонголтыг хийхэд хэрэглэгдэж байгаа аргачлал гэж үзэж байна. Хоёрдугаар аргачлалыг харъя. Тэгэхээр хоёрдугаар аргачлал дээр бол экскаваторын төрөл болон тээвэрлэлтийн зай тодорхой болвол энэ 2-1 гэсэн томыг ашиглаж бол тооцоолж болж байгаа юм. За тэгээ 2-1 гэсэн томьёонд орж байгаа энэ параметруудыг бол доор тайлбарлчихсан байна. Тэгэхээр энд бол яаж байгаа гэхээр бидэд хоёрдугаар аргачлалаар энэ хөлөг бүрэлдэхүүнээ сонгох гэж байгаа бол уурхай нийт замын урт гэдэг дээр нэгдүгээр бие даалтын үр дүнг ашиглаж тооцооно хийн. Тэгээ куб язгуураас гарна гэсэн байна. За ингээд 2-1 гэсэн томьёогоор тооцоолж гаргасан үр дүн маань бол тухайн экскаваторын төрөл болон тээвэрлэлтийн зай ийм байхад авц сонсмолын оновчтой даацын хэмжээг бол гаргаж ирдэг. Гэхдээ энэ даацын хэмжээ нь мэдээж зөвхөн нэг тоо гарах учраас тэрийг бол тодорхой тоо утгын хязгаарт болгохдоо нэмэх хасах 10 гэсэн хязгаар донд авна. За жишээ аваад тайлбарлах юм бол таны 2-1 гэсэн томьёогоор тооцоолсон үр дүн чинь 97 тонн гэж гарсан гэж үзье. Тэгэхээр 97 тонн гэсэн тооны даацтай авц сонсмол бол бүх юун дээр маркийн бүх үйлдвэрийн фирмүүдийн авц сонсмол байхгүй учраас энийг бол би 87-оос 107 гэдэг хязгаарт бол авна. Тэгэхээр 90, 95, 100 гэх мэтчлэн тооны даацууд бол энд бол хамаарах боломжтой гэсэн үг байна. За дараагийн 3-дугаар аргачлал бол тээвэрлэлтийн замын урт болон экскаваторын төрөл мэдэгдэж байгаа тохиолдолд бас авч байна. Тэгэхээр тээвэрлэлтийн замын урт нь 1-ээс 1.5 км-ийн хязгаарт байгаа бол твшний геометр багтаамж бол экскаваторын шанааны багтаамжийн харьцаа 4-өөс 6 байна гэсэн үг. Тэгэхээр юу гэж байгаа юм бэ гэхээр авц сонсмолын твшний багтаамж нь экскаваторын шанааны багтаамжаас 4-өөс 6 дахин их гэж ойлгож байна. За дараагийнх нь бол 5 км хүртэл тий 1.5-аас 5 км хүртэл бол энэ харьцаа бол 6-аас 10 байна гэсэн үг. За тэгэхээр эндээс бол би твшний геометр багтаамжаа харах юм бол экскаваторын шанааны багтаамжийг 6-аас 10 гэсэн дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү багтаамж бүхий авц сонсмолыг твшний багтаамж бүхий авц сонсмолыг сонгох нь илүү оновчтой гэж үзэж байгаа юм. За тэгэхээр ийм 3 аргачлал ашиглан хөлөг бүрэлдэхүүнийг сонгож болно. За авц сонсмолын хөлөг бүрэлдэхүүнийг сонгохдоо бас нэг анхаарах нэг зүйл байна. За нэгдүгээрт нь бол тээвэрлэгдэх ачаажин хөнгөн чулуулаг байгаа бол за тухайлах юм бол нүүрс, шохон чулуу гэх мэтчлэн ийм байгаа бол томсгосон твштэй авц сонсмолыг эсвэл овоолж чадсан твшийг бол сонгоорой. За харин хөнгөн чулуулгийг бага хүнтэй уурхайгаас харьцангуй хол зай тээвэрлж байгаа бол хагас чиргүүлийг сонгоорой гэж багш нь бол зөвлөж байгаа юм. За ингээд хүснэгтэнд үзүүлж байгаа нийтдээ 10 үзүүлэлт байгаа авц сонсмолын. Тэгэхээр эдгээрийг бол тухайн гаргаж авсан оновчтой даацаараа сонгож аваад за тэгээд энэ 10 үзүүлэлтийг бол заавал бүглөнө гэсэн үг байна. Тэгэхээр хамгийн багадаа харьцуулалт хийхин тулд 3 авц сонсмолыг сонгож авах шаардлагатай. Тэгэхээр 3 авц сонсмолын 10 үзүүлэлтийг бидэд 2 дугаар бие даалтаараа бүглэх ёстой болох нь. За тэгээд шаардлагатай гэвэл та бүхэн комент өчиж асуулт асуугаарай. За тэгээд амжилт хүсье.